Сайн байцгаана тулгын сувх тавтай морил. За маш олон хоног бичлэг хийсэнгүү. За тэгээд үнэнч үзэгч нараас уучлалт хүсье. Маш олон хоног завгүй байлаа, ажил ихтэй байлаа. За тийм учраас бичлэгээ маш удаан хоногийн, маш олон хоногийн дараа хийж байна. За тэгээд цаашдаа аль болох хурдан бичлэгээ хийгээд явахыг хичээнэ. За өнөөдрийн ярих хэрэг маань болохоор 2 жилийн турш мөрдлөг явагдаж байж учир нь болсон юм хэрэг байгаа. Энэ хэргийг мөрдөгчийг болохоор сан вон гэдэг юм байлээ. Мөрдөгчийн талаар сонсоод мөрдөгчийг одоо энэ хэргийг нь яаж хэрхэн шийдсэнийг нь сонсоод үнэхээр их бахарх сэтгэл төрсөн. За тэгээд манай Монголын мөрдөгчд гэсэн миний харахад бол жоохон хүнд сурталтай, ажилдаа жоохон тийм хойр ханддаг. Мундаг мөрдөгчд байгаа бох тэднийг үүсгээгүй. За тэгээд тийм болохоор манай Монголын мөрдөгчд гэсэн ажилдаа нямба, нэгт, шудраг, хүнд суртал аль болох харуулахгүйгээр үзүүлэхгүйгээр мундаг болоосоо гэж маш хүсдэг. За тэгээд хэдүүлээ энэ хэргийг хэрхэн шийдсэн, энэ хэрэг яг юу болсон талаар та бүхэндээ ярьж өгье. За энэхүү хэрэг нь болохоор яг 18 жилийн өмнө болсон хэрэг байгаа. За тэгээд 2008 оны 8 дугаар сарын 2-ны өдөр цагдаа гэлцэд нэгэн дуудлага ирдэг. За тэрхүү дуудлага нь юу байсан бэ гэхээр энд маш том автомашины хосол гарчглаа. Машин гэж авах юм байхгүй. Дотор нь сууж байсан эмэгтэй хүн ямар ч ухаангүй маш их цус алдаад байна. Хурдлаараа, туслаараа гэсэн дуудлага байсан байгаа. За ингээд хэргийн газар дээр автын цагдаа нар очиж шалгаж үздэг. За дуудлагыг өгсөн хүнтэй мөрдөгчд уулзсан тодруулга авахад маш хүчтэй чимээ сонсогдсон. За тэгээд төхөж ирээд харсан чинь ийм аимшигтай осол болчихсон байсан гэсэн зүйлийг ярьсан байлаа. За хэргийн газрын дүр зураг бол машин замын хажуугийн том мод мөргөж осолцсон байсан ба машины зорчигч талын хамар тэр чигтээ чихэгдсэн аимшигтай осол байжээ. Машин дотор 50 нас орчмын эхнэр нөхөр хоёр байсан бөгөөд нөхөр нь жолоо барьж явж байсан байгаа. Харин харамсалтайгаар эхнэр нь газар дээр нас барсан байдалтай байлаа. 119-ийн аль паагч нар хэргийн газар очиход талигаач эхнэр нь суудлын бүс зүгээгүй байсан бөгөөд нөхрийн хувьд машинаас буугаад нүүр дээрх цусаа алчуураар арчиж байсан байдаг. Нөхрийн ухаан санаа эрүүл байсан гэж мэдүүлэгт тусгагдсан байжээ. Нөхрийг яаралтай эмнэлэгт хүргэхэд зүүн талын хавирганы 6 дахь хавирга хугарч гуйны булчингууд бяцарсан байдалтай хүрэгджээ. Хүний хавирганы 5-6 дахь хавирга хугарвал маш аюултай юм байна. За учир нь 5-6 дахь хавирга нь зүрх болон шулуун гэж ойр оршдог тул хавирга хугарсан үед дотоод эрхтнийг шууд гэмтэх улмаар үхэлд хүргэх хүртэл аюултай байдаг юм байна. За ингээд осол нэг л ойлгомжгүй байсан учраас зам тээврийн цагдаагийн албанаас онц ноцтой гэмт хэрэгтэй тэмцэх хэлцээ мөрдөгчөө залгасан байдаг. Мөрдөгчөө өнөөдөр өглөө нэгэн том осол гарсан. За тэр зам дээр бараг л машин явдггүй зам юм л да. Тэгээд яахлаар ийм том осол гарчдаг байна гэд хэргийн газрыг шалгаад үзсэн нэг л бишээ. Та нэг энэ хэрэгт тус болооч гэсэн дуудлага байлаа. Машин баруун урд хэсгээрээ мод хүчтэй мөргсөний улмаас зам дээр хөндөслөж зогссон байдаг. Гэтэл модыг шууд очиж мөргөөгүй байсан ба мод мөргөхөөс өмнө замын хажуугийн тэмдэг мөргсөн уул мөр байжээ. Мөрдөгчд үүнийг тайлбарлахдаа хэрвээ мод мөргөхөөс өмнө замын хажуугийн тэмдгийг мөргсөн бол ямар ч хүн тоормос гიშгдэг. Гэтэл мөрдөгчд тоормос гიშгсэн уул мөрийг хайтал нэгч тоормос гიშгсэн уул мөр олдоогүй байсан байдаг. Осолд орсон машиныг сайдарч шалгахад зөвхөн зорчигч талын хамар маш хүчтэй мөргөлсөний улмаас чихэгдэн орсон байдаг. Эхнэр нь амиа алдахад гол хүргэсэн шалтгаан бол эхнэрийн суун зорчиж байсан урд талын зорчигчийн суудлын толгоон тушуур хэсэг байхгүй байсан байлаа. Эхнэр суудлын бүсгүй мөн толгоон тушуур хэсэг байхгүй байсан учраас амиа алдсан нь ингээд тодорхой болдгоо. Талигаачийн үхлийн шалтгаан толгоон хэсэг хүчтэй цохигдож эргэснээр хүзүүний яс хугарч амьсгалын мэдрэл хүртэл тасарсан. Хоёр талын хавирга хугарч зүрх болон элхийг гэмтэж үхэлд хүргэсэн байлаа. Ийм ч учраас эхнэр нь газар дээрээ нас барсан байдалтай байжээ. Ингээд мөрдөгчд нөхрийг албаар энэ ослыг хийж эхнэрээ алсан байж болшгүй гэж сэжиглэж эхэлдэг. Гэтэл энэ сэжиг таамаг нь ослын маргааш өглөөнөөс ахуулна нэг нэгээрээ батлагдаж эхэлсэн байдаг.
Ослын маргааш өглөө талигаачийн том охин цагдаагийн хэлц рүү гүүхээр орж ирдгээ. За нэгэн хачирхалтай мэдүүлгийг энэ том охин цагдаа нарт ярьсан байдаг. За хойд эцэг маань миний ээжийн аминд хүрсэн хэмээн өвдөл гарахаар ирсэн байлаа. За ингээд хэдүүлээ талигаач их нэрийг нь Сун гэж нэрлэе. За харин нөхрийг нь хэдүүлээ Пак гэж нэрлэе. За тэд 5 жилийн өмнө танилцаж гэр бүл болсон байжээ. Эхнэрийн хувьд 2 охинтой, нөхрийн хувьд 3 охин, 1 хүүтэй байлаа. Харин тэд голоосоо 1 хүүтэй болжээ. Тухайн үед тэдний хүү 5 настай байсан байдаг. За ингээд талигаачийн том охины мэдүүлэхээр хойд эцэг маань их муухай хүн байсан. Ээжтэй минь муудалцах болгондоо чиний 2 охинг хийн буугаараа буудаад алчхан шүү гэж айлгаж сүрдүүлдэг байсан. Тэд гэрлэхээс өмнө хойд эцэг ээжээс байнга мөнгө зээлдэг байсан юм байна лээ. Тэгээд гэрлээд ээж өөрийн нэр дээрх байраа дүүгийн нэр рүү шилжүүлсэн. Ээжийг өөрийнхөө нэр дээрх байраа дүүгийн нэр дээр шилжүүлснээс болж Пак маш их уурладаг болсон. Түүнээс хойш Пак ээж рүү байнга уурлаж юм л бол байрны талаар ярьж муулцдаг болсон. Түүгээрч зогсохгүй ээжийг зодож байсан гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. За тэгэхээр Сун болон Пак бол юм өмнө нь амьдралтай байсан. За тэгээд өмнөх амьдралаасаа одоо холдоод 2 дахь одоо юм хурмыг хийж гэрлсэн хосууд байсан юм байна. За мөрдлөгийн явцад нэгэн аимшигтай зүйл илэрсэн ба осол гарахаас 4 сарын өмнө бас нэгэн авт осол болсон байв. Тухайн осол болоход Пак болон Сун өөрийн 5 настай хүүгийн хамтаар явж байгаад осолд орсон. Пак өөрийн эзэмшлийн ачааны машинд эхнэр хүүгийн хамтаар явж байгаад усан цөөрөм рүү орж осолцсон байсан ба ослын газраас өөрийн хүүгээ аварч зүхтаад эхнэрээ цөөрмийн ус руу түлхсэн гэх яриаг Сунгийн том охиноос олж сонсдгоо. Азар Сун өөрөө цөөрмийн уснаас гарч чадсан байдгаа. Ийм мөрдөгч өөр осол аваар болон сэжиг бүхий зүйл байсан эсхийг олж тогтоохын тулд талигаачийн ар гэрийнхэнтэй уулзахад тэдэн дундаас Сунгийн төрсөн эгч бас нэгэн аимшигтай зүйл ярьсан байдаг. За тэрээр талигаач нас барахаас сарын өмнө түргэн тусламжид хүргэгдэж азар амьд үлдсэн. За тухайн үед дүү минь нохой загас идээд хорцсон байсан. За талигаач дүү маань надад ярихдаа нөхөр хаанаас ч юм нохой загас болон сам хорхоо авчирсан. За нохой загас эмэгтэй хүнд сайн, сам хорхой бол эрэгтэй хүнд сайн гэд Пак нохой загаснаас нэг ч амсаагүй, харин сам хорхоогоо л эдсэн гэсэн зүйл ярьж исэн. Мөрдөгчөө энэ нэгээс шижигтэй байгаа биз, энэ зүйлийг шалгаад өгөөч гэсэн зүйлийг ярьсан байгаа. Энэ Сунгийн том охин болон Сунгийн төрсөн эгч хоёрын мэдүүлээс ингээд үнэхээр үнэн бол нөхөр нь байнгын эхнэрээ алах гэсэн одоо удаа дараалан юм орлого хийжсэн байсан байгаа. Тэгэхээр энэ үнэхээр үнэн бол үнэхээр аимшигтай зүйл болох гэдсэн байгаа зү. За энэ Сун болон Пак нар гэрснээсээ хойш бол байнгын муудалцдаг, байнгын одоо гэр бүлийн асуудал гаргадаг ийм байсан байгаа. За тэгсэн мөртлөө Сун энэ Пакаас салж чадахгүй байсан байгаа байхгүй. За нэгт болохоор одоо сэтгэл зүйчнэр үзэхдээ Сун болгон ингээд 2 дахь амьдралаа зохиосон. Хүн 2 дахь амьдралаа зохиогоод гэр бүлийн бүтлгүүдэх тохиолдолд одоо маш ийм сэтгэл зүйн өвдөлт, сэтгэл зүйн дарамтыг авдаг. Тийм учраас одоо салж чадахгүй байсан байх магадaltaй. Харин Сунгийн эгчийн мэдүүлгээр болохоор Сун эгчтэй ингэж хэлсэн байсан байгаа. Пак миний бага охиноос 18 сая воныг зээлж гисэн. Тэр 18 саяыг охиндоо авч өчөөд заавал Пакаас салнаа. Та жоохон хүлээж энийг би өөрөө шийдчихнэ гэсэн зүйл ярьсан байна. За тэгэд энэ бүхнээс үзэх юм бол Пак эхнэрээсээ гэрлэхээсээ өмнө хүртэл байнгын мөнгө зээлдэг байсан. За тэнгүүтээ гэрлснийхаа дараа байранд нь одоо шунаж байсан байх магадлал хүртэл байгаа үсттэй. За тийм ийм шунхаан сэтэлтэй эхнэртэй гэрсэн байж магадгүй болж таардаг. За ингээд ийм мөрдөгч Сунгийн нэр дээр амь насны даатгал байгаа эсхийг хамгийн түрүүнд шалгаж үздэг. Ийм мөрдөгч амь насны даатгалыг шалгаад үзсэн чинь энэ хэрэг хүү амны хэрэгч байх магадлал маш өндөр хувьтай болж ирсэн байгаа. За талигаачийг нас барахаас яг 5 сарын өмнө түүний нэр дээр амь насны даатгал даатгуулсан байсан ба хэрвээ автослоор нас барсан тохиолдолд
300 сая вонны нөхөн олгор даатгалаас авах ёстой байжээ. Пак 5 сарын өмнө эхнэрийнхээ нэр дээр амь насны даатгал даатгуулад сарын дараа автосол гаргаж чадсан ч эхнэр нь амьд үлдсэн байгаа. Ингээд амьд үлдсэн болохоор Пакийн хамгийн анхны төлөвлөгөө бүтлгүүтэж дахиж осол гаргахаар болсон байх магадaltaй болдгоо. За сүүлийн осол гардаг өдрөөс 4 өдрийн өмнө буюу 2008 оны 7 сарын 29-нд өөр нэгэн даатгалд 7 сарын 31-ний өдөр дахиад өөр нэгэн даатгалд эхнэрээ даатгуулж түүнээс 2 хоногийн дараа буюу 8 сарын 2-ны өдөр осол гарган эхнэрийнхээ амьд хүрсэн байх нь ойлгомжтой болдгоо. Яа үнэхээр аимшигтай байгаас бүр үнэхээр эхнэрийгээ алах гад те даатгад ингээд байнгын даатгуулад исэн гэхэлэр чинь энэ хүн яг ямар зорилготой байсан нь ойлгомжтой байгааз Пак эхнэрээ нийт 3 амь насны даатгал даатгуулсан ба даатгуулаад ч зогсохгүй хэрвээ амралтын өдөр автослоор нас барах юм бол илүү их мөнгө авна гэдэг сонголтыг нэмж даатгалдаа тусган ослыг хагасан өдөр үйлдсэн байсан байгаа. За энэ Пак заяо бүр үнэхээр аимшигтай хүн. Энэ эхнэрээ нийт 3 амь насны даатгуулсан атлаа дахиад нэгэн сонголт нэмж оруулсан байгаа. За тэр сонголт нь юу гэхэлэр хэрвээ эхнэр нь хагасаа өдөр юм уу бүтсэн өдөр амь нас нь автослоор эрсдэх юм бол илүү их мөнгө авнаа гэсэн сонголтыг сонгосон байгаа. За тэгсэн чинь энэ осол болсон өдөр болохоор хагасаа өдөр байсан байдаг. Энэ 3 даатгал болон тэр хагасаа өдрийн нэмэлт сонголтуудаас нийт хэдэн сая воныг авах ёстой байсан бэ гэхлээр 1 тэрбум 210 сая воныг эхнэр нь нас орсон тохиолдолд авах ёстой байсан юм байна. Бүр үнэхээр шуналтай аимшигтай байгааз Пакийн сарын орлого ердөө ганцхан сая вон. За түүнийхээ 460 мянган вон буюу тэн хагасыг зөвхөн эхнэрийнхээ амь насны даатгалыг төлдөг байсан байгаамаа. Зорилго бол үнэхээр тодорхой. За ийм өрдөгч энэ даатгалын ажилтнуудтай уулзаж үтсэн байдгаа. За уулзаад хэдэн тодруулга авахад энэ Пак даатгал даатгуулахтай ямар нэгэн сэжиг бүхий зүйл одоо ярьж ийсэн үү, сэжиг бүхий үйл гаргаж ийсэн үү гэсэн чинь даатгалын ажилтнууд жоохон сэжиг бүхий зүйлүүд ярьж ийсэн, жоохон ойлгомжгүй зүйлүүд байсан гэж ярьсан байгаа. За тэгээд тэр зүйл нь юу вэ гэхлээр Пакийн эхнэр 50 нас орчмын одоо ийм дунд насны хүн штэ. За тэгсэн чинь даатгалын зүгээс болохоор одоо эрүүл мэндийн даатгалыг санал болгоод за хорт тавдрын даатгалыг одоо санал болгосон байна. Тэгсэн чинь тэр одоо эрүүл мэндийн даатгал хорт тавдрын даатгалыг огт үүсгээд зөвхөн автоослын даатгалыг ингээд сонгож гинөө. За тэгээд автоослын даатгалыг сонгохдоо автоослоор нас барах даатгалыг сонгосон байгаа. Ийм үрдэгч шалгаад үзсэн чинь сум байж тээ. Жолоо барьж чадахгүй, бүр жолооны ч үнэлэхгүй ийм хүн байсан ба. Тэгсэн чинь Пак эхнэрээ ийм даатгал даатгуулсан байгаа байхгүй. За тэгээ одоо бүр хамгийн аимшигтай заяа. Пак осолд орчингуудаа эмнэлэгт хүрэгдсэн байгаа. За эмнэлэгт хүрэгдэнгүүтээ 30 минутын дараа шууд даатгалын ажилтан руу залгаад энд осол болсон. Эхнэр маань өгчихсэн шүү. Одоо даатгалыг минь шалгаад өгөөрөө гэсэн тийм дуудлагыг хийсэн байгаа байхгүй юу? Гэхдээ ямар те хүн одоо тийм амар осолд ороод хүн амьтан нас бараад те өөрөө хүртэл гэмтчээд байсан мөртлөө шууд даатгал руугаа зараад те баг одоо миний баг мөнгийг бэлдээд байж гэсэн зүйл ярьсан байгаа зү. За ослын маргааш сунгийн том охин цагдаад мэдүүлэг өгснгийг Пак олж мэдэнгүүтээ эхнэрийнхээ үеэлээс сунгийн охиныг мэдүүлгээ буцаагаад өгөхийг ятгаад өгөө гэсэн тийм гуйлтыг гуйлгуулсан байгаа. За энэ бүхнээс харахад Пак Ослоос бараг эрүү шахуу гарсан байгаа. За ингээд ийм өртөгч Пактай холбогдсон Ослын талаарх мэдүүлгийг өгөхийг хүсдэгэ. Пак цагдаагийн газар очин мэдүүлэг өгдөг ба тэрээр эхнэр маань далайн хоолнд их дуртай. Тухайн өдөр Тэгчэн хот руу явж далайн хоол идэх гэж байсан юм а. Гэтэл яг урд нэгэн хүн зам хөндлөн гарч явахыг хараад өрүүлээ дарсан. Тэгээд нүд нээгээд харсан эмнэлэгт сэрсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. За одоо та бүхэн боддоо 119-ийн аль Пакчд хэргийн газар очиход байж тээ. Пак зүг зүгээр модны хажууд одоо цусаа ингээд арчаад зүг зүгээр сууж исэн байгаа. За тэнгүүтээ
зөв зүгээр өөрөө босч явангуудаа 119 онд түргэний машин цуугаад өөрөө явсан байгаа байхгүй. За энэ зүйлийг хүртэл 119-ийн аль багш нараас гадна тэр нөгөө цагдаа дуудлага өгсөн шүү дээ. Тэр хүн хүртэл одоо харсан байгаа. За ингээд эхний худал мэдүүлэг нь энэ болж таардаг. За дараагийн худал мэдүүлэг нь юу вэ гэхлээр эхнэр маань далайн хоолнд их дуртай гэж ярьсан байдаг. За тэр нь болохоор үнэхээр худлаа, огт худлаа. За энэ зүйл нь болохоор эхнэрийнх нь төрсөн эрчийн мэдүүлгээр тодорхой болдгоо. За дүү маань ерөөсөө огт далайн хоолнд дурггүй. За тухайн өдөр надтай бол уцаар холбогдсон. Тэр осол болохоос өмнө бол холбогдсон. За дүү маань юу гэж ярьсан бэ гэхлээр нөхрийн маань найзууд Тэжэн хотод цуглаад хоолнд орё гэсэн юм байлээ. За тэгээд намайг хамт яваад хоолнд орооч гэсэн болохоор би нөхртөөгөө хамт хоолнд орох гээд явж гинэ гэсэн тийм зүйлийг уцаар ихтэйгээ ярьсан байгаа. За дараагийн худал мэдүүлэг нь юу байсан бэ гэхлээр нэгэн хүн зам хөндлөн гарч яваад за тэрнийг ингээ хараад замын хажуу руу дарсан гэсэндээ тий. Тэгсэн чинь тэр нь огт худлаа зүйл болж таарсан байд. За энэ ослыг бүр яг хажуунаас нь шахуу харж исэн нэгэн гэрч байсан байгаа. За тэрхүү гэрч нь болохоор тэр зам дээр огт одоо хүн байх нь байтугай амьтанч байгаагүй гэсэн одоо ийм мэдүүлгийг өгсөн байдаг. За тэгэхээр Пак бол маш ингээд худлаа яриад те маш их олон худал зүйлийг мөрдөгчд одоо ярьсан байгаа. За ийм мөрдөгч Пакийг одоо шалгаад үзсэн чинь Пак 20 жилийн турш таксины жолооч хийсэн ийм хүн байсан баг. За тэгэд 20 жилийн турш таксины жолооч хийхдээ нэг ч аваар осол гаргаж байгаагүй. Маш туршлагатай, маш сайн жолооч байсан байгаа. За тэгсэн мөртлөө яагаад ийм том хэмжээний осол гаргасан бол 20 жилийн дараа штэ. За дахиад нэгэн чухал сэжиг бүхий зүйл олдсон байдаг. За тэр нь юу вэ гэхлээр тухайн осол болдог өдрөөс 2 хоногийн өмнө Пак хуучин машины захаас 600 мянган воноор хуучин машин худалдаж авсан байгаа. За тэгэд энэ зорилго нь юу гэж одоо мөрдөгч үзсэн бэ гэхлээр хямд машин аваад за тэгээд осол гаргая гэж тийм зорилготой байсан болохоор хямд машин авсан гэсэн тийм сэжиг таамгийг дэвшүүлсэн байлээ. За одоо бүр хамгийн аимшигтай нэг зүйлийг ийм мөрдөгч олж тогтоосон байгаа. Пак бол өмнөх амьдралтай 4 хүүхэдтэй гэж ярьжсэн да тий. За тэр 4 хүүхдийн ээж одоо хайцсан бэ, яасан бэ гэж шалгаад үзсэн чинь 4 хүүхдийн ээж нас барсан байдалтай байсан байлээ. За Пакийн өмнөх амьдралыг шалгаад үзтэл хуучин эхнэр нь амиа хорсон гэж бүтгэгдсэн байжээ. За ингээд шалгаад үзсэн чинь Пакийн хуучин эхнэрийн үхэл маш сэжигтэй байсан байдаг. За хуучин эхнэрийнх нь нас барсны мэдээллийг шалгаж үзтэл тухайн үеийн Пакийн мэдүүлгээр найзуудтайгаа арх уучаад гэртээ ороод ирсэн чинь манай эхнэр жомны хор уугаад ухаангүй хэвтэж байсан. За тэгээд 119 дуудаад эмнэлэг явж байх хугацаанд эхнэр маань нас барсан гэсэн мэдүүлгийг тухайн үед өгсөн байт юм байлээ. За өмнөх эхнэрийн уусан жомны хорны хэмжээ 1 аяга орчим хэмжээтэй байсан тэмдэглэгээтэй байлаа. За энэ тэмдэглэгийг уншиж шалгасан мөрдөгч ямар ч хүн 1 аяга жомны хорыг үнрээс нь болоод ууч чадахгүй дээ гэсэн таамгийг хүртэл дэвшүүлдэг. За хуучин эхнэр нь нас бараад задлан шинжилгээ хийлгөөгүй шууд чандарлан оршуулсан байжээ. Пакийн 4 хүүхдээс мэдүүлэг авахд аавгүй юм шиг өссөн. Ээжийг нас барснаас хойш бид хэдийг хайсан. Нэг ч удаа тослож дэмжиж байгаагүй. Хүүхдийн мөнгө ч өгч байгаагүй. Тэгээд орхиод өөр их нэртэй болоод яваад өгсөн гэсэн мэдүүлгүүдийг хүүхдүүд нь өгсөн байгаа. За мөрдөгч 2 жилийн турш Пакийг судлаж мэдүүлэг авч нийт 12 мянган хуудас мэдүүлэг тодруулах бүрдүүлсэн байдаг. Тэгэхээр үнэхээр мундаг мөрдөгч байгаас тээ. Энэ хэрийг судлахын тулд 2 жилийн турш өөхгүй яваад хичээгээд 12 мянган хуудас штэ. Би бүр энийг одоо уншчаад бүр гайхсахгүй. 1200-аас илгүүдээ гэсэн чинь 12 мянган хуудасыг нотлох баримтаар бүрдүүлсэн байгаа. Ийм мөрдөгч, ийм их нотлох баримт, ийм их мэдүүлэг, ийм олон мэдээллийг цуглуулсан байсан учраас бүр өөртөө бүр 100% итгэлтэй байсан байхгүй. За тэгэд ийм өөртөө итгэлтэй байсан мөрдөгч чинь те Пакийг очиж баримчилж баримтлаагаа байхгүй. Шууд цагдаагийн газар дуудаад нэг хідэн тодруулах өгөөтгөө гэж дуудсан байгаа. За тэнгүүтээ шууд шүүх рүү яваад тэр дор нь шүүх хурал одоо хуралдуулаад за ингээд шүүхээс Пакд бүх насаар нь хорих ялыг
авч өгч чадсан байгаамаа. Үнэхээр гайхамшигтай энэ мөрдөгчийг үнэхээр бүр бахархсан. За энэ хэрэгээс би манай Монголын мөрдөгчөд цагдаа нар хэрэгтэй юм нэгт нямбаа ханддаг байгаасай. Хэргийг үнэн ч шудрах шүүдэг одоо шалгадаг байгаасай гэж үнэхээр их бодсон. За өнөөдрийнхөө дугаараар маш юм харамсалтай хэргийн талаар ярьлаа. За эхнэрээ алахын тулд амь насны даатгалтанд даатгуулад бүхэл бүтэн эхнэрээ алчаад тэрбум 200 сая вонд нь санаархаад тэр эхнэрийнхээ байранд хүртэл санаархаад ингээд байж идэг эр хүн гэж үнэхээр байхгүй баха. Тэгээд ийм аимшигтай, ийм анхаагүй амьдралын төлөө бус ийм шимгч, ийм муухай залуучуудыг манхаа битгий сонгоорой охид бүсгүүчүүд маань ийм залуучуудаас хол байгаараа хүчтэй залуусыг сонгоорой. Амьдралын төлөө гэсэн залуучуудыг сонгоорой. Анхаатай залуучуудыг сонгоорой. Тэгж дахиж хэлмээр байна. За тэгээд ийм амьдралын төлөө бус ийм шимгч залуучуудыг сонгох юм бол эхнэр нь зовдөг байх нь, үр хүүхдүүд нь зовдөг байх нь, амьдрал нь дороотдог байх нэ. Тийм болохоор манхаа мундаг хүчтэй тийм залуучуудыг сонгоорой. За тэгээд манхаа намайг дэмжиж үздэг та бүхэндээ үнэхээр их баярлалаа. Комент бичээрэй. Эможи байсан ч болно шүү. Лайк дараад өгөөрэй. За тэгээд subscribe дараарай манхаа. Маш их баярлалаа. Хайртай шүү та бүхэндээ. За аль болох хэрэгээ, аль болох бичлэгүүдээ хурдан оруулахыг хичээнэ. За тэгэхээр манхаа баяртай дараагийн дугаараар уулзцгаая.